Би ингээд төгжрөө татарчлаа. 9 сууч үзүүлэх хэрэгтэй байсан. Тэгээд цагаа хойшлуулж болох уу? Автобусны жолоочийг хүлээж байгаарай. Зам түнчрээд алхаад очиж шүү. Одоо удахгүй очлоо. Байна агшаа. Би харин жоохон хоцрохны агшаа. Үгүй би бол нэгт гарсан юм агшаа, харин жоохон төгжирчлээ. Одоо л надад гоцчихдаг агшаа. Уушлаарай. Байна уу? Манай хот урд өмнө байгаагүй төгжрлийн асуудалтай нүүр тулж байна. Хурдтай нэмэгдэж байгаа хүн ам тасралтгүй өсөж буй автомашины тоо, хуучирч муудсан үр ашиг муутай нийтийн тээврийн систем зэрэг нь хот доторх хөдөлгөөнийг өдөр бүр сааруулсаар. Бид үнэхээр өөрчлөгдөх болов. Бидэнд шийдэл байгаа юу? Өөрчлөгдөхгүй бол юу болох вэ? Шийдэл байгаа бол тэр нь юу вэ? Юуны төрөнд Улаанбаатар хотыг ачаалалтай, стресстэй болгож буй үндсэн шалтгаануудыг авч үзье. Нэгдүгээрт хүн амын өсөлт. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод сая 768,151 хүн амьдарч байна. Дэлгэцэнд харагдж буй хүснэгтээс харуул өнөөдрөөс 10 жилийн дараа Улаанбаатар хотын хүн амын тоо 2 саяд хүрэх болно. Бид 2 саяулаа энэ хотод төгжирсээр байх уу? Хоёрдугаарт автомашины өсөлт. Хүн амын өсөлттэй зэрэгцэн автомашины тоо хурдтай нэмэгдэж 2021 онд 662,644 байсан бол энэ тоо нь 2024 онд 785,000-д хүрчээ. Хязгаарлалт тогтоосон ч үр дүн хангалтгүй байгаа бөгөөд 2030 он гэхэд бүртгэлтэй автомашины тоо 1 саяас илүү гарах тооцоолол байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын автомашины тоо хүн амын 45% хүрээд байгаа бөгөөд ирэх 5 жилийн дотор уг тоо 50% давах төлөвтэй байна. Хүснэгтээс харуул Аз-Тивийн томоохон хотуудын хувьд автомашины бүртгэлийн тоо хүн амынхаа 33%-аас дээшгүй байгаа нь Улаанбаатар хотын автомашины тоо хэд их байгааг үзүүлж байна. Үүний улмаас дундаж хурд 7-оос 13 км/цаг болж буурсан нь 2040 он гэхэд 5 км/цагт хүрэх эрсдэлтэй. 3-дугаарт нийтийн тээврийн хүрэлцээ. Манай улс нийтийн тээврийн хувьд автобус үйлчлэгээ голжилдог, харин Сөүл хот нь метро болон автобус уялдсан системтэй. Токио хот метро голчилсан бол Сингапур улс метро ба Таранба төвтэй нийтийн тээврийн системтэй. Манай хотын хувьд нийтийн тээврийн автобус дүүрсэн, эсвэл зам хийдэг төгжирсэн үед алхах эсвэл хувийн машинаар мөн улирлын чанартай скутерээр зорчих боломжтой. Иргэдийн зам дээр өнгөрүүлдэг хугацаа өдөрт 1 цаг 35 минут бол жилээр тооцвол 577.5 цаг байна. Ийм их цагийг зам дээр өнгөрүүлдэг гэхээр харамсалтай биш гэж юу? Тиймээс одоо л энэ асуудлын шийдлийг эрэлхийлэх цаг болжээ. Дэлхийн томоохон хотуудын төгжрлийн түгээмэл шийдэл нь метро байсан. Иймээс энэхүү видеогоор дамжуулан Улаанбаатар хотын метрогийн өнөөгийн төлөв иргэд ба улсын эдийн засагт ашиг тус метроны талаарх таны бүхий л асуултад хариулах болно. Метротой болох цаг хугацаа яагаад одоо гэдэгтээ нэг нэгээр нь танилцгаая. Юун түрүүнд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүнд ногдох хэмжээ 6,958,8 Америк доллар байна. Харин Азийн олон хотуудын дотоодын нийт бүтээгдэхүүн нь одоогийн Монгол улсаас ч доогуур үед төгжрлийн асуудлаа метроны систем нэвтрүүлснээр шийдсэн байдаг. Үүнд Ханай, Сөүл, Бангкок, Бусан, Манила зэрэг хотуудыг дурдж болно. Графикаас харахад хүн амын тоо болон 1 хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр авч үзвэл Улаанбаатар хот метро байгуулсан хотуудын эхний бүлэгт багтаж байгаа нь бид цаг үеэ олсон зөв шийдвэр гаргаж буйг харуулж байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд автомашины тоо хурдтай нэмэгдэж байгааг харгалзан үзвэл бодит байдал дээр оройтсон ч байж болох юм. Түүнчлэн олон улсын валютын санхын таамаглалаар Монгол улс 2021-ээс 2030 онд тогтвортой эдийн засгийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа нь метро зэрэг томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлж байна. Бас нэг метротой болох шалтгаан нь түүхийн эдийн гүн тасралтгүй өсөж байгаа явдал юм. Дараах хүснэгт нь барилгын гол нэрийн материалуудын үнийн өөрчлөлтийг харуулж байна. Үнэн хэрэгтээ Улаанбаатар метро төслийн техник эдийн засгийн төслийг 2011 онд бүгд найрамдах Солонгос улсын Сусан инженеринг компани боловсруулсан бөгөөд 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр нэмэлт судалгаа шинжилгээг хэрэгжүүлсэн юм. Монголд 1 м2 талбай барих зардал 67% нэмэгдэж, барилгын гол нэрийн материалын гүн 37-оос 127% хүртэл өссөн байна.
Энэ мэт өөрчлөлтүүд нь зөвхөн томоохон дэд бүтцийн төслүүдэд бус бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж байгааг бид мэднэ. Иймээс эхлэх цорын ганц зөв цаг бол яг одоо. Тэгвэл метро бидний ямар асуудлыг шийдэх вэ? Метрогоор шийдвэрлэх боломжууд. Нэгдүгээр, метро найдвартай тасралтгүй үйлчилгээ үзүүлнэ. Метро нь өглөөний 6 цагаас оройн 23 цаг хүртэл саадлгүй тогтмол үйлчлэн. Хоёрдугаарт, метро тогтвортой хөгжлийн үндэс. Метро нь нэгдсэн үндэсний байгууллагын SDG 11 зорилтын дагуу нүүрс зөрөгч бага ялгаруулдаг нийтийн тээврийн шийдэл юм. Мөн өвтөний орчимд ойролцоогоор 700-аас 800 метрийн радиуст тээвэр болон хот байгуулалтыг уялдуулсан нийтийн тээвэр цэвэрлсэн хөгжүүлэлт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд энэ хөгжүүлэлт нь иргэдийн цаг хугацаа, зардал, эрчим хүчний алдагдлыг бууруулж, байгаль дээлтэй эдийн засгийн хувьд тогтвортой хотын бүтцийг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Гуравдугаарт, метроны иргэдэд бүхий л үйлчилгээг ойртуулна. Улаанбаатарын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 20 минутын хотыг хэрэгжүүлэхийн тулд метро нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Ийхүү ерөнхий хөгжлийн төлөвлөгөөтэй хослолон хэрэгжүүлснээр иргэд гэрээсээ ажил сургууль, эмнэлэг үйлчилгээ, амралтанд 20 минутын дотор хүрэх боломжтой болно. Тэгвэл бид яг одоо эхэлж чадах уу? Тэгэлгүй яах вэ? Төслийн ажил аль хэдийн эхэлсэн. 2024 онд нийслэлийн засаг даргын тамгын газар нэгдсэн төслийн удирдлагын газар нь Улаанбаатар метро төслийн нэгжийг байгуулсан. Нэгдсэн төслийн удирдлагын газраас төслийн менежментийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагаар бүгд найрамдах Солонгос улсын Dowa инженерингээр удирдуулсан хамтарсан түншлэлийн комисс болох зөвлөх багийг шалгаруулсан. Үүнд Susan инженерийн, Corail, KNR байгууллагууд багтаж байна. Мөн энэхүү төслийн стратегийн зөвлөхөөр Их Британий тээврийн яамны харьяа Crossrail International байгууллагатай хамтын ажиллагааны харилцаа тогтоосон юм. Тус байгууллагыг сонгосноос хойш газар зүйн инженерийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, концептийн зураг төслүүдийг боловсруулж холбогдох мэргэжлийн байгууллагуудаар батлуулаад байна. Мөн энэ 4-р сард барилгын гэрээд гүйцэтгэгч EPC компанийг сонгох тендерийн 1-р үе шатыг нээсэн бөгөөд дэлхийн 27 компани оролцох сонирхлоо илэрхийллээ. Одоогоор бид тендерийн 2-р шат буюу барилга угсралтын EPC Plus F ерөнхий гүйцэтгэгчийг 2025 оны 12-р сард зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гүйцэтгэгчийг сонгосны дараа Dowa инженерийн консорциум нь Улаанбаатар метроны барилга угсралтын бүхий л үйл ажиллагаанд төсөл хариуцсан нэгжтэй хамтран хяналт тавих үүрэг гүйцэтгэх болно. Мөн одоогийн төлөвлөгөөний дагуу 2031 он гэхэд барилгын ажлыг дуусгах зорилт тавьсан. Метроны үндсэн чиглэлийг аваад үзвэл Улаанбаатар метронд хотын хамгийн өндөр ачааллтай инх таймны өргөн чөлөөний дагуу толгойтоос Амгалан хүртэл нийт 19.4 км урттай баригдахаар төлөвлөгдсөн. Нийт 15 өртөөний 14 нь газар доорх өртөө бол газрын түвшний 1 өртөө мөн метроны засвар үйлчилгээний депо барьж байгуулна. Энэхүү метроны шугам нь Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөний дагуу 14 дэд төгөөс 7-г нь дайран өнгөрөх юм. Метроны тээвэрлэх хүчин чадал нь нэг цуваа нь автобуснаас 13 дахин олон зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Энэ нь цагт ойролцоогоор 17200 зорчигч тээвэрлэх боломжтой гэсэн үг юм. Метро нь 6 вагонтой бөгөөд 19 бүрэлдэхүүнтэй нэг бүрэн чиглэлээр эхний өртөөнөөс эцсийн өртөө хүртэл явхад 31 минут 15 секунд зарцуулна. Метро нь хамгийн ихтэй 80 км цагийн хурдтай явна. 2040 он хүртэл өртөөнөөс 4 минут 30 секунд тутамд, харин 2040 оноос хойш 4 минут тутамд хөдлөнө. 2040 онд хүн амын өсөлттэй уялдуулан хүчин чадлаа нэмж цувааны тоог 21 болгох төлөвлөгөөтэй байна. Одоо барилгын ажлыг хэрхэн явуулах талаар тайлбарлая. Барилга угсралтын ажил. Метроны төслийн үндсэн бүтээн байгуулалтын ажлууд нь дараах чиглэлүүдийг хамран. Метроны өвтөөний барилга угсралтын ажил, түнэлийн ажил, сегмент үйлдвэрлэл ба суйрлуулалт, засвар үйлчилгээний баазын барилга байгууламж, цахилгаан хангамж, галт тэмэр усны үерээс урьдчилан сэргийлэх системүүд. Барилгын эдгээр томоохон ажлуудыг зэрэгцүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ зарим барилгын ажлыг үе шаттайгаар дараалан гүйцэтгэнэ. Одоо та бүхэндээ эдгээр ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулъя.
Эхлээд метроны өртөөний барилга угсралтын явцыг тайлбарлая. Өртөөний байршлыг эзэлсэний дараа мэдээллийн самбаруудыг байрлуулж хөдөлгөөнийг саадгүй болгохын тулд төр зам гаргана. Барилгын өмнөх үе шатанд газар доорх дэд бүтцийн шугамуудыг судалж шаардлагатай бол шилжүүлнэ. Дээрх ажлуудыг хийж дууссаны дараа дараах ажлууд хийгдэнэ. Нэгдүгээрт суур ажлууд буюу өртөөний дөрвөн талд бетонын хан болон баган угсрах ажил хийгдэх ба энэ нь аюулгүй болон тогтвортой байдлыг хангах юм. Энэ хан нь гүний ухамлын үед хөрс ус нэвчгийг барьж тогтоон эргэн тойрны газрыг суултаас хамгаалдаг. Газрын доорх ажил тодорхой хэмжээнд хийгдсэний дараа тээврийн хэрэгсэл зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд түр хучлалтын хавтан суйрлуулна. Газрын доорх ажил бүрэн дуусмагц энэ хавтанг буулгаж аавна. Хоёрдугаарт газар шорооны ажил. Суур шилб суйрлуулах ажил дууссаны дараа төлөвлөсөн гүн хүртэл ухах ажил явагдана. Энэ үеэр хөрсний бэхэлгээ, ус зайлуулах болон ус тусгаарлах ажлууд зэрэгцэн хийгдэнэ. Үүний дараа нэвтрүүлэх ажлыг хийж дараагийн шатны арматур болон бетон цуцлах ажлыг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлнэ. Гуравдугаарт бетон бүтцийн ажил хийгдэн доод хавтан бетоныг цуцлахсны дараа дотоод бүтцүүдийг угсарч дотоод засал өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгснээр газар доорх 3 давхар бүхий метроны өртөөний барилга угсралтын ажил дуусна. Түнэлийн ажил. Түнэл ухах ажил нь аюулгүй байдал болон үр ашиг талаасаа олон улсад нотлогдсон орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж болох TBM буюу түнэл өрөмдөгч машиныг ашиглан хийгдэнэ. Одоо харагдаж буй дүрс бичлэг нь түнэл өрөмдөгч машиныг үйлдвэрлэх, талбайд тээвэрлэх, угсрах, мөн ажилуулах үйл явцыг харуулж байна. Энэхүү аврах том төхөөрөмж нь газрын гадаргаас 20-30 метрийн хүнд түнэл ухаж, газрын гадаргууд чичрэлт, дөргилт, дуу чимээний бохирдол, огт учруулдаггүй тул томоохон хотуудын өдөр тутмын амьдралд огтхон ч саад учруулахгүй ажлыг гүйцэтгэдэг. Мөн автоматжуулалт болон алсаас удирдах системтэй тул цөөн хүний нөөцөөр үр ашигтай ажиллаж, зардлыг хэмнэх боломжтой. Дараагийн хэсэгт бид хонгил ухах TBM-ийн ажлуудтай зэрэгцэн хийгддэг сегментийн ажлуудыг авч үзье. Сегмент нь ухагдсан хонглын хөрс болон усны даралтыг тэсвэрлэж, бүтцийн тогтвортой байдлыг ханган нурхаас сэргийлэх чухал үүрэгтэй. 6-аас 7 сегмент нь нэг цагиргийг бүрдүүлэх бөгөөд эдгээр цагиргуудыг холбосноор бат бөх тасралтгүй хонглын ханын бүтэц бий болдог. Одоо бид сегментийг хэрхэн үйлдвэрлэж, тээвэрлэж, угсарч буй үйл явцтай танилцъя. Эхлээд хэвэнд арматурын төмөр байрлуулсны дараа өндөр бат бэхтэй бетоныг цутгана. Уураар хатаасны дараа сегментүүд бүрэн бат бэх чанараа авч хэвнээс анхааралтай гарган чанарын хатуу хяналтаар хадгална. Сегментүүд нь маш өндөр даралтыг тэсвэрлэхээс гадна 100 гаруй жилийн эдлэгээтэй байх ёстой. Иймээс тэдгээрийг энгийн бетоноос дор хаяж 2 дахин өндөр шахалтын бат бэхтэйгээр үйлдвэрлэдэг бөгөөд энэ чанарыг баталгаажуулахын тулд үйлдвэрлэлийн явцад өдөр бүр мөн ихэвчлэн бетоны хэмжээ 150 м3-ээс хэтрэх бүр шахалтын бат бэхийн туршилт хийгддэг. Ийхүү бэлэн болсон сегментүүд барилгын талбайд хүргэгдэж нэг бүрчлэн өргөгдөн угсрагдана. Эдгээрийг холбон угсрах мөчөд хонглын гүндэх бат бөх тасралтгүй цагираг хан нэгэн жигдээр бүрэлдэн бий болдог. Дараа нь метроны системийн хамгийн чухал дэд бүтцүүдийн нэг бол засвар үйлчилгээний цех буюу депо юм. Энэхүү депод нийт 15 шугам суйрлуулагдах бөгөөд дараах бүх төрлийн техникийн үйлчилгээ, засварын ажиллагаа хийх нэгдсэн цогц байгууламж болно. Үүнд хөдлөх бүрэлдэхүүн хадгалах, хөдлөх бүрэлдэхүүн угаах, өдөр тутмын үзлэг шалгалт, томоохон засвар үйлчилгээ, дугуй явах хэсгийн оншилгоо засваруудын хэсгүүдтэй байна. 24 цагийн турш тасралтгүй ажиллах тус депо нь Улаанбаатар хотын Амгалан орчинд байрахаар төлөвлөж байна. Одоо цахилгаан хангамжийн байгууламжуудыг авч үзье. Метроны галт хэрэг болон буудлуудыг найдвартай, тогтвортой захилгаанаар хангахын тулд нийт 6 дэд станц суйрлуулах бөгөөд үүнийг та дэлгэцээр харж байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнээс метроны шугамын 2 үзүүрт байрлах терминалийн дэд станцуудад 29 МВт хувьсах гүйдлийн хүчийг нийлүүлж улмаар 4 завсрын дэд станцтай болно. Метроны 29 МВт-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь
2040 онд тооцоолсон Улаанбаатар хотын нийт эрчим хүчний хэрэглээний 1%-аас ч бага байна. Иймээс энэхүү хэрэглээ нь хотын нийт цахилгаан хангамжийн хүчин чадалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй юм. Дэд станцуудад нийлүүлэх эрчим хүчийг тогтмол гүйдлийн 1500 вольт шилжүүлж ажиллаж буй галт тэргэнд хүргэнэ. Хэрв нэг их усрын тэжээл тасарвал 2 дахь их усрээс тэжээгдэнэ. Маш онцгой нөхцөлд 2 их усвар доголдвол нөөц генератор ашиглана. Хэрв 2 их усвар зэрэг тасарсан тохиолдолд нөөц цахилгааны их усвар ажиллаж цахилгаан шот болон гэрэлтүүлэг галын дохиолын системийг найдвартай ажиллагааг хангана. Улаанбаатар метро нь галт тэмэр болон бусад гамшийн үед өндөр түвшинд бэлэн байдлыг хангахуй төлөвлөсөн ба галын хамгаалтын систем нь Америкийн нэгдсэн улсын үндэсний галын аюулаас хамгаалах холбооны стандартыг бүрэн хангахаар төлөвлөсөн. Метроны үр дүнд гамшигт хариу үйлдэл үзүүлэх дараах системийг нэвтрүүлнэ. Гал унтраах систем, утаа зайлуулах төхөөрөмж, аварийн гэрэлтүүлэг, яаралтай холбооны төхөөрөмжүүд. Эдгээр нь ямар ч эрсдэлтэй нөхцөлд зорчигчдыг хурдан бөгөөд аюулгүйгээр нүүлгэн шилжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Улаанбаатар метронд олон шатлалтай хаалт болон хариу арга хэмжээнд суурилсан урьдчилан сэргийлэх иж бүрэн үерийн хамгаалтын системийг нэвтрүүлнэ. Үүнд ус нэвтрүүлэхгүй хаалга ба усны хаалт, ус зайлуулах насаас ба борооны ус хадгалах байгууламж, агааржуулалтын хоолой, гарц орцны бүтэц болон байрлал, 2 дахь эрчим хүчний хангамж, шилэн хаалга буюу зорчигчдыг унахаас сэргийлж аюулгүй байдлыг хангах мөн үерийн хамгаалтын байгууламж зэрэг бүрэн системийг хэрэгжүүлснээр Улаанбаатар метро нь байгалийн гамшигаас хамгаалагдсан иргэдэд найдвартай тээврийн үйлчилгээг тасралтгүй хүргэх үндсэн суурийг тавьж байгаа юм. Улаанбаатар метро нь жолоочгүй бүрэн автомат удирдлагатай галт тэрэгний системийг нэвтрүүлж ухаалаг, аюулгүй доктортой ирээдүйг бүтээхээр зорьж байна. Галт тэрэгний хөдөлгөөнийг LTE суурилсан CBTC технологийн үндсэн дээр удирдах төв удирдлагын өрөөнөөс хоногийн 24 цаг, жилийн 365 хоногийн турш хянана. Энэхүү системийн гол давуу талууд нь үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, хүний алдаанаас үүдэлтэй ослыг багасгах, онцгой байдлын хариу үйлдэлийг түргэн гүйцэтгэх, үйлчилгээний найдвартай байдлыг сайжруулах зэрэг болно. Тэгвэл хүн жолоодохгүй автомат юм бол гинтийн эвдрэл гэмтэл гарвал яах вэ? Үүнд санаа зовох хэрэггүй бөгөөд үүнийг ч бас технологийн тусламжтай шийдэх болно. Хиймэл оюун ухаан дээр суурилсан ухаалаг төв хяналтын систем нь гэмтлийн шинж тэмдгийг илрүүлнэ. Ажиллаж буй галт тэрэгний байрлал, зай, хурдсгал ба удаашрлын тохируулга, эрчим хүч хүлээн авах, түгээх, цахилгаан гүйдэл болон хувиргагчийг алсаас удирдах. CCTV хяналт, давцан болон хонглын агааржуулалтын удирдлага, давцангийн хаалга онгойлгох, хаах, тохируулга, гал илрүүлэх болон гал унтраах төхөөрөмжүүдийн хяналт. Дээрх бүх чухал тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тасралтгүй хянаж, асуудал үүсгэхээс өмнө сэрэмжлүүлнэ. Үгээрч тогтохгүй байгалийн үзэгдэл, багахан чичиргээ, нарийн дуу чимээ, температурын маш бага өөрчлөлт зэргийг бүгдийг нь мэдээлнэ. Ухаалаг хотын төмөр замын систем зайлшгүй шаардлагатай өөр нэг технологи бол эрчим хүч хэмнэх систем юм. Олон хүмүүс галт тэрэг зогсох бүрт эрчим хүчээ дэмий үрдэг гэж үздэг бол Улаанбаатар метро нь галт тэрэгний хурц саарах, зогсох үед нөхөн сэргээгдэх торомзоор дамжуулан эрчим хүчийг сэргээж дахин ашиглах зорилготой юм. Эрчим хүч хэмнэх технологиг ашигласнаар Улаанбаатар метро ердийн тээврийн хэрэгсэл биш болоо зогсохгүй доктортой хот, байгальтай зэрэгцэн орших, ирээдүйн төлөөх эрчим хүч хэмнэх жишг систем болох юм. Метро нь хүн бүрт хүртээмжтэй байх зарчимж тулгуурлан жирэмсэн болон бага насны хүүхдтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан харааны бэрхшээлтэй зорчигчид аюулгүй чөлөөтэй зорчих боломжийг хангахын тулд универсал дизайныг төлөвлөлтөд тусгасан. Үндсэн хүртээмжийн байгууламжууд, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан замын удирдагч бардгаар блок, мөн брайл буюу товгор тэмдэглэгээ, автомат дуу хоолойн зааварчилгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан лифт, хэрэгэнцэр нэвтрэх боломжтой автомат хаалга, хөндлөн налуу зам, өргөн коридор, лифт, урсдаг шат зэрэг зөвхөн 5 дахь бус хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд бие даах боломжийг олгоно. Мөн нэраа хуурал хуруу ухаалаг ачаа хадгалах шүүгээ
тав тухтай дэлгүүр үйлчлэгээний төвүүд мэдээлэл ба тусламжийн үйлчилгээ зэргийг мөн ч цогцоор нь бий болгоно. Хэдийгээр систем маш ухаалаг боловч бүх техникийн төвд хүн байдаг. Хүний оролцоогүйгээр ажилдаг гэдэг нь хүн хэрэггүй гэсэн үг биш бөгөөд харин ч энэхүү ухаалаг системийг ажилуулах, засварлах, хөгжүүлэх мэргэжлийн боловсон хүчин маш чухал юм. Үүний тулд нийслэлийн засаг даргын тамгын газар, Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургууль, Бүгд найрамдах Солонгос Улсын хаалаа их сургуультай хамтран хотын төмөр замын салбарын боловсон хүчин бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны боловсролын хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр дараах байдлаар явагдана. 1 болон 2 дугаар курстэй Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургууль үндсэн болон практик сургалт. 3 болон 4 дугаар курстэй Солонгос Улсын хаалаа их сургуульд гүнзгийрүүлсэн болон ажлын байран дээр төвлөрсөн сургалтыг үе шаттайгаар явагдах юм. Сургалт нь дараах хотын төмөр замын голлох чиглэлүүдийг хамрана. Ажиллагаа ба удирдлагын систем, галт хэрэг болон механик тодод хөрөмж, метро барилгын инженерчлэл, цахилгаан эрчим хүчний хангамж ба тохиоллын систем. Үүнээс гадна онлайн судалгаа болон сургалтыг удирдан манлайлах мастер, докторийн зэрэгтэй мэргэжилтэн болон их сургуулийн багш бэлтгэх хөтөлбөрч мөн хамт хэрэгжиж метроны салбарын урт хугацааны дотоод чадварыг бий болгож бэхжүүлнэ. Өнгөрсөн 3 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш нар бүгд найрамдах Солонгос Улсын хаалаа их сургууль туршлага судлаад ирсэн. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт Улаанбаатар метроны 2 болон 3 дугаар шугамын бүтээн байгуулалттай уялдаж ирээдүйн хөгжилд таны идэвхтэй оролцоо, дэмжлэг, онцгой ач холбогдолтой байх болно. Одоо метро нийгэм, байгаль орчин болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар тайлбарлая. Улаанбаатар метро нь хотын эдийн засаг нийгмийн бүтцийг өөрчлөх хүн төвтэй хотын эхлэл юм. Эдгээр нөлөөллийн дундаас хамгийн түрүүнд хамгийн мэдэгдэхүйц өөрчлөлт нь иргэдийн зорчих зуршил буюу хүмүүс ямар тээврийн хэрэгсэл сонгож, хэр олон давтамжтай, ямар чиглэлд зорчих хандлага өөрчлөгдөх явдал юм. Төлөвлөгөөний дагуу өдөр бүрийн дундаж зорчигчдын тоо 2030 онд 464,649, 2040 он гэхэд 559,132 төгрөг гэж тооцоолж байна. Энэ нь хотын нийт хүн амын ойролцоогоор 26-аас 28% эзэлж, газрын гадаргаас газрын доорх тээврийн хэрэгсэл рүү зорчих хэм маяг шилжиж буйг илтгэнэ. Энэ тоо нь автозамын ачаалал метро руу шилжиж, иргэд ачаалттай нийтийн тээврээс хүртээмжтэй хүн төв тээврийг сонгож байгаагийн илрэл. Улаанбаатар хотын метро бүрэн ашиглалтанд орсноор одоогоор хотын гол тэнхлэг болох Их тайвны өргөн чөлөөний автомашины дундаж хур 1224 км/цаг хүртэл буюу одоогоос 2 дахин нэмэгдэнэ. Толгойтоос амгалан хүртэл 143 минут туулах цайг 31 минут 15 секунд зарцуулах болно. Энэ өөрчлөлт зөвхөн хугацааны хэмнэлт бус жилийн 632.5 сая Америк долларын эдийн засгийн өрөөгөөж бий болно. Үүнд тээврийн зардал 347.6 сая Америк доллараар буурч зорчих хугацаа багаснаар хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж жилд ойролцоогоор 281.6 сая Америк доллар нэмэгдэх зэрэг орно. Өмнө нь бид энэ боломжийг зам дээр төвжирч алддаг байсан бол илүү цагаа хэмнэж, зардлаа бууруулж, бүтээмжээ өсгснөөр метро энгийн тээврийн хэрэгсэл биш, харин хотын хөдөлгөгч хүч болохыг мэдрэх болно. Улаанбаатар метрон зөвхөн тээврийн асуудлыг шийдэх бус хотын амьсгалыг сэргээх шинэ уушиг гэж хэлж болох юм. Жил бүр 213,600 тонн нүүрс төрөгчийн давхар эсэл буурна. 400 тонн азотын эсэл ялгаралт багасна. Автомашинд хэд хамааралтай байсан өнөөгийн нөхцлөөс цэвэр тогтвортой хотын ирээдүйрөө шилжиж буй гэсэн үг юм. Улаанбаатар метро нь хотын эдийн засгийг хөдөлгөх шинэ хөдөлгүүр юм. Өвтөөнүүдийн эргэн тойронд 800 метрийн радиуст 1940 га талбайд үл хөдлөх хөрөнгийн хөгжил, хотын шинжилэл өрнөд. Үүний үр дүнд 2040 он гэхэд 150-аас 200 жижиг дунд бизнес, 150,000 гаруй шинэ ажлын байр бий болно. 2040 он гэхэд түрээс хувь хүний орлогын албан татвар болон үл хөдлөх хөрөнгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тэмэгдэж, улсын төсөвт ойролцоогоор 302.7 сая Америк долларын нэмэлт орлого орно. Метроны нөлөө нь зөвхөн төгжрөл бууруулахаар хязгаарлагдахгүй.
Түгжрэл багаснаар стресс, эрүүл мэндийн эрсдэл буурч, хэмнэсэн цаг нь хувь хүний хөгжилд зарцуулагдан амьдралын чанар сайжирна. Ажлын байр нэмэгдэх нь гэмт хэргийг бууруулж, хотын захаас төв рүү хурдан хүрэх боломж бүрдснээр боловсрал, хөдөлмөрийн боломж тэлж, нийгмийн тэгш бус байдал багасна. Мөн хотын үн цэн өсөж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал нэмэгдснээр метро ирээдүйн хотын хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болно. Улаанбаатар хотын өглөө бүр амар тайван хэмээхүүгээр эхэлж, орой бүр аз жаргал хэмээхүүгээр төгсдөг. Бид тухтай, хүртээмжтэй, хүн төвтэй метрогоор үйлчлүүлдэг. Башаа санаа зовлтгүй би очиж гин 8 10-д метроноос бом. Удахгүй уулзсандаа 2 бодлын дараа би буулаа. Харин би метрон суучлаа. Яг халуун хоолнд өгчөндөө тий. Эй, төрсөн газар эзтэй. 1 минутын дараа метроноос буулаа. Таны захиалгыг аваад одоо 4 минутын дараа очлоо. Очиж залгая. Хүн төвтэй хотын эхлэл Улаанбаатар метро.